За нийслэлээс 200 гаруй км-ийн зайд орших Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяа Тарин багийн бага сургуулийн сурагчид өндөр хурдны Starlink интернеттэй олон улсын стандартын дагуу баригдсан будаг нь ханхалсан цоо шинхэн сургуульд хичээлж эхэллээ. Тус сургуулийг Хаан банкны дэмжлэгтэйгээр багийн бага сургууль төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулсан байна. За Тарин баг нь Мандал сумаас 30 км-ийн зайтай төмөр замын зөвлөг өртөөтэй газар. За багийн төвд байх бага сургуулийн хуучин барилга анх төмөр замчдын туслах ажилчдын байр байсныг 1982 оноос багийн бага сургууль болгон ашиглаж ирсэн ч зай багтаамж баг олон жилийн явцад барилга нь хуучирч илэгдсэн тул сургууль шинээр барихаас аргагүй хүрчээ. Зээнд багийн бага сургууль төслийн хүрээнд Хаан банкнаас хөрөнгө оруулж олон улсын стандарт бүхий шинэ сургуулийг барьж энэхүү сум орон нутгийн удирдлагууд багш сурагчдад албан ёсоор хүлээлгэн өглөө. Цахилгаан их үүсвэр нь бол 3 их үүсвэрээс явж шít. Хизээш цахилгаан тасрахгүй сургууль. Энэ сургууль өнөөдөр Хаан банкны одоо санхүүжилтээр Хаан банкны гүйцэтгэх захирал мөнхтэй хатагтай мөнхтэй бол бас нүүбийн хүүхдийн сангийн сайн санааны элч гэдэг ийм бас албан тушаалтай. Энэ хүрээндээ Монгол улсад хамтраад ингээд явах аж ахуй нэгжүүдийг хамтраад ийм одоо сургуулиудыг 5-ыг байгуулсан байна. За өнгөрсөн оны 11-р сард Ховд аймгийн Уянчин отряд Увс аймгийн Боршоо боомтод тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулийг барьж хүлээлгэн өгч байсан бол Тун удахгүй Төв аймгийн Батсөмбөр сумын Үдлэг багт шинэ сургууль үд халгаа нээх юм байна. Бид нар энэ сургуулиудаа бүгдээрээ бол олон улсын жишгт нийцсэн стандартын дагуу сургуулиудыг барьж байгаа. Тэгээ энэ маань бол өөрснөө бид нар цаана Монгол улсын хүүхд болон ижилтгэгч боломжоор хангагдаж сурч боловсруулах эрхтэй гэдэг. Тэгээ тэр боломжийг бий болгож байгаагаараа илүү онцлог үйл явдал болж байгаа. За Тарин багт барьсан бага сургууль агааржуулалт, хадаалт, дулаалгын ухаалаг систем, сэргийгдэх хэрчим хүчний их үүсвэртэй ус ариун цэврийн байгууламж бүхий сургууль цэцэрлэгийн цогцлол байдлаар төлөвлөгдсөн байна. За мөн өндөр хурдны Starlink интернет, захин банк, стандартын галт тогоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногдсон зэрэг хүүхдэд 5 тухтай ээлтэй байх бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Today we are opening a Tarин Bag School. Хаан банк бидний санаачлагыг анханаас нь ойлгон дэмжиж хүүхдийн сурч боловсрох эрхийг боддоор хангах нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж байна. Энэ бол Монголын хойч үе төдийгүй улс орны сайн сайханд хийж буй хөрөнгө оруулалт юм. Бид цаашид улам олон багийн сургууль байгуулж хүүхдүүд эцэг их гэр бүлтэйгээ ойрхон сурч хөгжих боломжийг олгох болно. And also have many challenges. За Хаан банк 2007 оноос хойш Хаан банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхд хамгаалалт зэрэг олон салбар 520 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж нийтдээ 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үзүүлээд байна. Энэ удаад боловсрол хүүхдийн ирээдүйн урайнд дор аслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тех хүртээмжтэй босоод олгохоор итгэл боломж ирээдүг нь ойртуулж өгөхөөр энэхүү томоохон хөрөнгө оруулалтыг хийгээд байна.